Сайн байцгаана өрхөмөд үзэгчтэй. Таны мэдхүү хилээр өрөөтэй Занга ТV-гийн цоошин дугаар эрхэм үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Бидний үйл хэргийг дэмжиж эрхэм үзэгч та бүхэнд лайк, subscribe дарахаа бит ямартаарай. За энэ удаагийн Монголын түүхийг бидэн дээр чөхөр судлаач, бэлгүүн судлаач Тод миний би энд сууж байна. За танд одоо нэвтрүүлгийг уламжлалт ёсоор өглөөний мэндийг өөд нөргийе. За өмнөх дугаар дээр их сонирхолтой Сартак хаан өөд болж Смайлитууд 64-лээ болж Урайхада жанжин сүн улстай хийх тайн дээр Хобилай хаан хүүгийн дэмжлэгтэр зогсчоод дууссан. Тэ. За энд нэг сонирхолтой зүйл байна. Юу вэ гэхээр одоо Монгол улс одоо их Монгол улсын өмнөд зүг гэж хэлээд байгаа тийм. Үгүй умард зүг. За Сартак уу? Тэ. Баруун алс өрөнд тэгэхээр чи одоо сараа эс хэсгийг яриад байгаа шүү дээ. алс баруун л гэсэн үг л дээ. Тий, алс баруун зүгт. За энд бол одоо үндсэндээ Батхан өд болцсон. Тий, дайтж явж байгаа өвчнөр өд болцсон гэх. Тий, за тэрийг бол өвчин гэдэг дээр бол одоо түүхчд бүгд санал нэг байгаа. Тий. За дараа нь хүү Сартак нь ширээ залгамжлаа жил гэж ойлгосон. Тий, нэг жил болоод нас орсон. Энд яг яагаад байдал юм байна? Тэгээд дээрэс нь одоо тэр өмнөд сүн улстай хийж байгаа дайны асуудал. Яагаад Урайхада жанжинд Хобилай хаанхуу туслахгүй байгаад байгаа. Энд яг яагаад юу болоод байгаа юм бол. Тэгэхээр үндсэндээ бол Монголын эзэн төхөөрний алс хязгаар нутгуудад яг ямар нөхцөл байдал үүсэж байна. энэ Сартак бас өвчнөр өгсөн гэж түүхэнд итсэн байна. Гэхдээ тэгтээ энэ Сартак өөрөө бас яг ямар бодлоготой байсан нь одоо мэддэхгүй байна. Яг баруун зүг рүү одоо дайруул бүх юм бэлэн болчиход байгаа шүү дээ. Харин тийм энэ их сонио. Яагаад юм бол. Тэгэхээр Европын орнууд исламаас соёл авдаг байсан. Тэр Европыг эзэллээ гэд тэг юугийн дээр юм бэ? Ядуу юмнууд байгаа байхгүй бас. Ааха. Хүч дорой байна. Одоо яах ёстой? Сартак бол нэг сонирхоогүй байх гэсэн тийм таамаглал орж ирж байна. Тэгэхээр ийм л дээ. Хашаа яшингийнхний дээрэмтгүү, хаусыг дээрэмтгүү гэдэг дээр асуудал гарсан гэсэн үг л дээ. Одоогор жоохон зүрхлж хэлэх юм бол Европ чинь зүгээр нэг тусдаа нэг чулуун хэрэмтэй, чулуун одоо цайцтай. Тэгэл нэг хідэн ядуу хамжлагын тариачинтай, хэдэн тариачид одоо тэднийг дээрэмдээд эзлээд одоо юуг нь авах вэ? Бас яг тиймэрхүү байдалтай л байгаа. Хөгжлөр бас их хоцрогдонгүй байсан шүү дээ. Шашны ноёлд автаад. Тиймэрхүү бол байсан. Тийм болохоор Сартак сонирхоогүй байх. Гэхдээ Сартагийн хооронд хаан ширээнд сууя гэсэн хүн ямар ч үед гарч иж таарна. Сартак байхгүй болгочвол дараагийн хин нэгэн хаан ширээнд тэр бас нэг хаан ширээ булаацалтсан ордны далд явуулсан байх. Тийм таамаглал гарч ирж байна. Бэрх бол өөрөө бас хаан болъё гэсэн бодолтой ч хүн. Тийм учраас би яг энэ ижил мөрөн дээр одоо манай хаадууд одоо яагаад одоо нэг л зогсон байдалд орчваа гэдэг дээр жаахан эргэлзээтэй л байна л да. За тэгэхээр яаж юм? Бэрхэд нэг тийм юм бас бодол бэрх өөрөө ч бас хаан болъё гэсэн бодолтой ч байсан байх магадaltaй. Хубилай. Өөрөө ерөнхийлөн өдөрдөж явж байгаа сүн ус руу дайрхаа болчлоо. Нэг л хувлаад энэ дээр одоо бас их гайхмаар юм гарч ирнэ. Одоогийн энэ Жижан бишээ Зансуу муч гэдэг юм өдөгцсөн байгаа. Хөхмөрний хойд хэсэг шар мөрөн хөхмөрөн хоёрын дунд л байгаа л да. Дохоо өгөхөд хувлаа орох ёстой. Одоо нэмэлт зэргүүд бүгдээрээ ирсэн. Нэмэлт хүчин ирчээд байна. Энэ дайн одоо бүр явагдах ёстой. Гэтэл яагаад хувлаа ирэхгүй байгаа юм бэ? Хувлаа яагаад ч юм бэ энэ Сичуаны цаах нь зүгээр л одоо Шиан хот тавьцаач гэдэг юм уу? Цэрэгтэй дайрах тушаал хөлцсөн. Энэ эргэлзээ байна. Энэ яагаад ингэж байгаа юм болов? Хувлаа нэг л жоохон дайрахгүй байгаа юм. Уул нь ерөнхийлөн өдөрдөж явах хэрэгтэй хүн шүү дээ. Бусд нь бол доор нь тушаалын биелүүлэгч анжид. Одоо ээшээгээ бид нэг дайрлаа та дайраач гэхэд хувлаа нь хариу өгдөггүй
цагтаа дайрдаг. Бас их хэрэгэлзээтэй юм болсон. Ер нь Хувлаа хаан арай өөр аргаар байлдыг гэсэн юм уу? Эсвэл одоо байлд маргууч байсан юм уу? Бас нэг ойлгоход хэцүү юм болж байна. Харин өрн зүгт хүлээгүй бүхэл бүтэн дайны нүүдэлчдийн гүрэн бүр нүүж явж ирсэн. За энэ Европын гар орчуудыг за тэгээд хүч сэлбүүлсэн. За тэгээд одоо энэ гүүр ухуудраг барих олон тооны инженерүүдийг за тэгээд одоо алтан улсаас авчирж ирсэн инженерүүдийг, хятад инженерүүдийг за тэгээд одоо бүр эмнэлгийн бүр нэг том хэсэг за тэгээд олон бичээч тэгээд ер нь олон албат төшмөдүүд мөн улаан буудаа, цагаан буудаа, дарс тэрэг-тэргээрээ их ааж явах явж ирсэн. За хамгийн гол нь эхлээд Низаритын Исмаилийн бэглэлтийг эзлэх ёстой. Энэ бол Аламуттай холбоотой маш том үүр байлаа. Харин Хорсаанд болсон янз янзын бослогуудыг бүрэн дараад Хорсааны тэр чигээр нь Монголын загиргаад зангидсан гарын донд хүлээгүй оруулж байсан. Хорсан одоогийн Афганистан. За ингээд харин одоогийн Афганистанаас одоогийн Сирь хүртэл буюу тухайн үеийн Хорсанаас Дамаск хүртэл маш олон уул даваа нуг нухчаан донд байгаа 100 гаруй цайз бэхлэлтийг одоо хүлээгүүгийн туршуулалт хэлсэн. Бараг 50 орчмыг нь хүлээгүү бол устгасан. За уулын үг нэг мэдээжэр нэг юунд орсон л доо халлаганд өртсөн дотоодын. За тэгхтээ бол амьд гарсан. За тэгээд уулын үгэн одоо Аламутта даалгавраа хөрөлсөн. Миний бие ер нь жоохон дээрдэг байх шиг байна. Дотроос урагч гарна гэж ботсонгүй. Тэгэхээр би өөрийнхөө Рухад динийг дараагийн уршаахаар томилоход бэлэн байна. Гэхдээ та гэхдээ эхлээд насан өөд болох ёстой. Аллахын агуу эдийн цэцэрлэгт очсны дараа таны хүү болох болно. Би нэг утгагүй ах. Тийм болохоор зэрэг надаас хойш миний хүү Рухийг заавал өрөмжлөн шүү. Ойлголоо. За хуршаах бол энэ цолоо одоо захаасаа хэлж байгаа. Алиадны Махмед жинхэнээр хуршаах гэж дуудулж байгаа. Их эзэн имам гэж. За энэ бол агуу имамыг зөвхөн Аллах сонгодог. Тийм учраас эдгээр хизээч ялагдашгүй гэж үздэг байлаа. Рухаддин таны эцэг одоо маш хүнд биеийн байдал хүнд байна. Та ямар нэгэн шаардлага тавих уу? Тушаал гаргах уу? Хорсаанд байгаа хүлээгүүгийн цэргүүд рүү гинтийн дайралт өгөх хэрэгтэй. Цэргээ зөвлөл. Бид 60,000 цэргэл гаргаж чадчихна. Бүгдийн зөвлөл. Тэгээд би энэ цэргийг өдөрдөхний хүнийг олох хэрэгтэй байна. Гушмаа. Ерөнхий жанжин хэн байвал дээр үү? 60,000 асасины дайчдыг өдөрдөх. Чи тэр хүнийг надаас илүү мэдж байгаа. Ахмедийг тавьж болно л доо. Гэхдээ тэр дэндүү хаширлах байх. Хашир дайчин. Харин зөрөгтэй дайчин тавих хэрэгтэй. Тийм учраас би Барухыг өдөрдүүлмээр зүйтэй. Одоо тэртээ тэргүү Хорсаанд бэгчсэн байгаа юм чинь тэд нар Перс рүү
бурхан тодорхой. Перс бол тэдний хараа айлтанд байгаа. Мугааны талаас урагшаага 60,000 дайчныг баруун хорогдор тулаад явуул. Хүлээгүү гиндүүл. Харин хар хорин руу явсан залуусаас баяртай мэдээ ирэх байх гэж найдаж байна. Ойлголоо. Тэгвэл 60,000 зэрэг явуулъя. Тэрэн дээр. Тэгэхгүй бол бид нар хизээрч биднийг алахыг хүлээх юм. Тэд нар биднийг тэртээдэргүй энэ байдлаар олно. Тэд нар 60 талыг олцоод байна гэсэн мэдээ гараад байна. Ойлголоо. Дараа хөдлөл. Тэгье. Гушмаа язанд дуудуулуу. Тэгсэн. Фарух. Чи 60-аас 70,000 зэрэг өдрөдөд явна. Хүлээгүүг алчхыг оролдоорой. Цаадуул чин бидний гинт дайрахыг мэдэхгүй байгаа. Чадах уу? Чадна. Гэхдээ хүлээгүү 450,000 гаруй цэрэгтэй байгаа. Энд тэнд тараан байрлуулж цэрэгээ задлаад явж байгаа. Нэг хэсэг газрыг түүгээд нөгөө хэсэг нөгөө газрыг түүгээд мэдлэлд оруулаад явж байгаа. Тэр хүлээгүү рүү ойртоход дор ээж хүлээгүүгийн хажууд 30-аас 40,000 зэрэг л байна гэсэн үг. Тиймээс чамд энэ найдварыг тавь. Ойлголоо. Хоол хүнсээ базаа. Зэрэг аваад төлөөрэй. Ойлголоо гүшмаа эцэндээ. За. Энэ 60-аас 70,000 зэрэг өдөртөн хүлээгүүрүү гинт довтлохоор боллоо. Афганистаны хойд хэсэг мөн Ираны зүүн хойд хэсэгт Мугааны тал орчим хүлээгүүгийн айрам галаасаагаад байж исэн байна. Фарух эзэнтэй одоо орох уу? Туршил ямар мэдэрсэн? Хүлээгүү яг энэ бэхлэлтийн цаана л байгаа. Бид нар хүлээгүү гэгээн цагаан өдөр орно гэж байхгүй. Нар тартай тэргүү одоо утахгүй буула. Эдгээр чин галаа хасаагаад дүүдэг хасаагаад байж. Бид нүсийг мэдхгүй байгаа. Ойлголоо. Бүгдийг байрыг нийцлүүл. За ингэж. Смайли тулаарчсэн. Тохоох уу? Тэрэн дээр. Тохоо. Ойлголоо. Дааш та. Агуу уршаахын төлөө. Лэл хуршаах гівгэн тингээд одоо хойд хэсгээр нь Смайлитийн 70,000 зэрэг орж ирсэн. За ингэ гимдүүлээд ингэж ороод ирсэн болохоор маш их хохирол гарсан. Яг тэр баруун жигүүрийг ханхүү байдар удирдахжсэн байт. Дааш та бэлдээд эдгэр чинь биднүүсийг гимдүүлж дайрч байна. Тогтоо. Маш олоолаа байна. Хамаа алгаа эдний тоо бидэнд хамаа авахгүй. Миний ханаас урагшаа. За ингээд байдар ер нэг 3 түмэн зэрэгтэй л өөдөөс нь давшиж ирж байгаа. Одоо байгаа учраас тогтооно. Хүлээгүүрүү мэдээ явуулсан. За яг энэ байлдаа болсон. За ёстой нэрэ аимшигтай том гинтийн дайрсан тийм тулдаан болсон. Смайлиутуудын тулдаанд. Тэр одоо жад шидэх. Жадаа ингэж эргүүлэхэд жад нь хоёр талдаа эртээ. Одоо жадыг дундуур нэгэ салгаж байгаа юм. Хоёр гартаа эргүүллээ. Эргэн гутны энэ ингэж эргэж очиод нэг цэргийг, энд ингэж очиод нэг цэргийг ч гэдэм үү. Ийм онох магадaltaй. За одоо тэр үед хоёр сэлэм гарах ч юм уу. Тийм ээ, махар сэлэм одоо сэлэм бамбахтаага ороод яг ингэж ийм байлдаанд ингэж ороод эхэлсэн. За энэ болцоо. Амар тултаан болоод эхэлсэн. Тогтоо, ямар ч байсан тогтоо. Хүлээгүүгийн асар. Хүлээгүү эзэнтэй. Хай зүгээс Смайлитууд арч байна. Юу? Хэн тогтоож байгаа юм тэгээд? Байдар. Очицгоо. Хадаад мэдээ өг. Ойлголоо. За энэ яг энэ үед баруун зүгийг чиглэж исэн хадаанд бас ирсэн. Энэ мэдээ. Байдар руу ирсэн байна. Хай зүгээс. За. Түл яралтай. Байдрыг хамгаалах хэрэгтэй байна. Явцхан сэргүүдээ. За ингээд одоо нөгөөдөл нь цэрэг аваад ингээд дайрсан байна.
За энэ дайралт бол өстой шөнийн гинтийн дайралт байсан. Байдар арай гэж тогтоосон. Тэгэд бас нэлийн хохирол үтсэн. Тэгэд энэ тэндээс харвах маш сонин ийм суран ташуур гаргаж ирээд эргүүлж байгаа. Тэр Исмаил цэрэг бол ингэж эргүүлээд ташуураар ингээд хүн рүү явуулна штэ. Ташуурын дотроо энэ 5-6 салаатай салаа болгоныхоо үзүүрт ийм туулган ийм жат шиг юмтай шууд очоод одоо мортон цуг ташуурдах ч гэдэм үү хүнийг нүрээр нь тэр чигээр нь одоо ташуурдна яг нүүрэн дээр нь таарахаараа зэрэг ингээд нүрийг ингээд хавчиж байгаа юм дагцтай цуг сав гэл ингээд сурган ташуур чинь яг ингээд нэг авчиж байгаа байхгүй тэр дор нь буцаагаад уугц татахад тол хүзүүгийн хуг татах ч гэдэм үү мул татах ч гэдэм үү тэр чинь тэднүүсийн зэвсэг нэг сонин за тэгээд ингээд ингэртэй ингээд нэг юм энд онгорхоогоор нэг юм сонин юм юу өмссөн дуулга өмссөн эндээсээ худаг гаргаж ирээд шидээд а тэгсэн мөртлөө ардаа бас яг тийм араасаа худаг аваад шидэн ч гэдэм юм дандаа нэг юм жижиг хэмжээний юм чичлүүр маяг юм маш тийм мэрэгэн тэгтээ айгүй мэрэгэн шиддэг тэр хутгаа за ер нь бол сэлмэ байлдлаа дахиад ингээд тулцсан байхад сэлмэ ингээд дундаас цохлно хоёр сэлэм нийлүүлсэн ч гэдэм юм зөвөр ингээд хоёр сэлэм нийлүүлээд байлдахад их том хүн сэлэм болно шүү дээ за ингээд байлдаж яхад дахиад ингээд сэлэмд ингээд дундуураа ингээд салдаг хоёр сэлэм нийлүүлж байгаа байл нэг сэлэмч болгож байлдана хоёр болгоно нэг тийм тэднүсийн зэвсгийн энэ эрдэм бол гайхамшигтай яаж ингэж сайн эзэмшиж байгаа юм бүү мэд за тэгээд байлдлаа дунд нь орлоо өнхөрлөө нэг монгол цэргийн дунд нэг захад байгаа юм шиг нэг энд харагдаад нэг тэнд харагддаг бүгдээр юм хар даавн юм хоёр дуулахтай маш сайн байлдчихсан за ер нь бол энэ байлдааны гайхамшигтай урлагтай байлдна гэж л энийг хэлдэг байх байдар арай гэж тогтоож илгаа за яг энэ сэлмний яг энэ байлдаа ингээ болоод тэгээд яаж ин буцаад ингээд нэг ухраад байрлаа авна тэгээд шин тактикаар дайрч явах жишээтэй тэгэхээр ерөөсө дайсан руугаа гүйлээ нуруунаас ч юм уу худаг гаргаа шидлээ араас нь сэлмээ бариад орлоо ном сумаар харууллаа сумныхан залуур нардаа нэг хэсэг нь байдгүй хоёр сумаар харуулхад хоёр тишээ харуулдаг ч гэдэм үү тийм ээ их тийм тэднүсийн тэр сум айгу өөрмөц тэгээд юм гартаа нэг юм одоо юм лав юм төмөр шиг юм хийцэн эрхийн уруугаараа ингээд тэрнийг залуурддаг эрхийн уруу хөдлөхөд яг энэ төмөр нүсний худаг усрна тэгэхээр яг худаг усраад 7 уруу хөдлөлөө бас нэг талаас нэгээд 5 удаа эргэж байгаа шүү дээ тий буцаад ингээд дахиад усрдаг тэгтээ гараа хоёр гараа ингээд эргүүлж байгаа байхгүй зүр одоо нэг юм жижиг хэмжээний эргэлддэг хутхан кольт буу ч юм уу хутхан пельмонт гэх юм чайшин зүгээр нэг эргэлт гарныхын тэндээс нэг юм сар гэл ингээд нэг худаг ингээд шидэгдэж байгаа хүн рүү их сонин яг тэгээд сэлмээ гаргаад орохч гэдэг ч юм уу маш өөрмөц байлдаж исэн тулдаан дунд орохынхоо өмнө бүгдээрээ хашиш нэг үрэл идчихэж байгаа за нэгэд ингэж үрэл идээд сэргээш аваад гаш ширглээд дайнд орж байгаа тохиолдолд эднэр бол маш мэдрэмжүүд нь ажилласан байгаа. Хоёрдугаарт ямарваа нэгэн өвдөлтийг мэдрэхэ байл. Суманд оногдох, сэлмэнд оногдох асуудал гарнаа да. Өвдөлт мэдрэхэ болно гэсэн үг. Нэг төстөний шууд тэр хаашиш чин тэр хүнийг сэргээч. За энэ аимшигтай тулдаан болсон. За байдар бол станараа чадан ядан зогсоосон. Тэгэд байдар эзэнтэй тисээрээ одоо нөгөөдүүл маань ирж байгаа ах дүүс маань ирж байгаа зүгээрээ хамаахгүй ухаргуу Монголын цэрэг ухардгүй. Та нар намайг сонс. Монголын цэрэг ухрахгүй. Монголын цэрэг үргэлж давшдаг. Би олон жил ингэж давшиж дайсантай байлдах гэж хүсэж мөрөөдөжсэн. Одоо би тэгээд ухрах юм уу? Ухруул нөгөөдөлтэйг нийлэн шүү дээ. Тийм юм байхгүй. Тэр тусмаа их хааны ач хүү хизэж ухрахгүй. Зоригтойхон байлд хөх Монголын төлөө Исмаилидуудыг бүгдийг ал. Миний хойноос маш олуулаа байна. Бид нар тэднийг тоолох чухал биш. Бид нар тэднэртэй л байлдах ёстой. За ингээд миний хойноос гэд ингэж ороод байдар байлцсан. За ингээд одоо цэргээ зоригжуулаад за нэг
60-70 мянга дайрж яхад өөрөө 30 орчим мянга зэрэгтэй байгаа. Өөрт нь гайл байна гэж утсан. Байдар чи өөрөө бас их мундаг дайчин шүү. Мундаг баатарлаг хаан хөө. Ас олон жилийн өмнө Ахмад хүүдийн аян дайнд явж исэн хүн. Энэ хүн Цагаадайгийн хүү. Ахмад хүүдийн аян дайнд явхад Цагаадай Исвэлэн хатан хоёрын дундаас гарсан ууган хүү. Энэ хүн Австрийн Вен руу давшиж исэн хүн. Венээс 14 км, зүүн зүг 14 км-ийн газар Нонштадтын бэхлэлтийн цайзан дээр очичоод байж байхад их хаан тэнгэр талаад өөрийн буц гэдрэг дуудаж исэн үе. Байдар бол маш мундаг хашир дайны туршлагатай жанжин. Хүлээгүй байдрыг яг цаазаар авах гэж яхад амийн өршөөгөөд дайн дагуулад явчаа гэж хэлээд явсан байна. Тэгэхээр байдар бол зүгээр эдгээр бол надад юу ч гэж хэлж ирсэн. Харамсалтай тэр Исмаилитуудын тэр цэргүүдийн тэр тактик ямар тийм овчин нэг орлоо байлдаад ингэж байтал мориноос өнгөрөөд эсрэг талын одоо Монгол цэргийн морин доогуур өөрөө өнгөрж байгаа байхгүй юу? Цаана нь гараад эргээд гэж жадлахын хооронд жижиг хутгаар хавирганд нь хатгаж мориноос дунд гарах чиг тийм үү. За тэгээд энэ айхтар тулдаанд орсон. Одоо Монгол цэргөөдөөс нь сэлмэр байлаа. Дахиж ингэж сэлм аль талд махар сэлэмтэй байлаа. Мориноос одоо дахиад сэлэмдэх хичээл өөдөөс нь үсрэн. За тэгээд мориноос ингэж бууга дээр дороо орж ноцолтно. За тэр гардан тулаан энэ тэр маш сайн хийж байгаа. За энэ бол ер нь Монгол цэрэг, Асасын цэрэг хоёрын гардан тулаан хийсэн айхтар том тулдаан болж ирсэн. За энэ тулдаанд бол ер нь яг шүн дунд хүртэл үргэлжлээд хоёр тишээгээ аль аль тал хохирол ингээд нилээ үтсэн. Тэгээд нэг амс хийгээд ингээд буцаад ингээд хурсан. Байдар эзэнтэй бид нар бараг 20 мянга шахуу болчиход байна. Тийм үү? Шүн дунд хүртэл байлгахад бид нар дуусаагүй л шүү дээ. Тэдний талаас ч гэсэн хохирсон шүү дээ. Тэд нар тэгээд хохирлоо гэд 50-60 мянга дээр л очоо бидстэй. Бити тэдний тоог хэлээд байна. Тэдний яаж байлтахыг мэд хэрэгтэй байна. Хүлээгүй болон хадааны зэргүүд ирж байгаа шүү дээ. Тэд нар ирж байгаа. Өглөө гэхэд бид нар хүлээж хэл юм болов. За тэгвэл өглөө боллоо. За энэ хоёр талаас ингэ явсан. Ойрхон байгаа одоо ерөнхий цэргүүдээсээ бас дахиад дэмжлэг хүсэж эхэлж байгаа. Энд чинь ингээд их том дайны том одоо торнадо шиг ч гэдэм үү хар нүх шиг юм яваад байгаа байхгүй юу? Цэргүүд нь ингээд ийшээ тийшээ салаад энэ тэнд ингэж салж очоод буцаж очоод дундаасаа юуг авдیں۔ Хоол хүнс, арын алба, ном, сум, зэв зэвсгээ авдаг ингээд цэргүүд гадуур нь явж байгаа. Яг дундаа ингээд маш том хөсөг тэргүүд. Энэ арын албан дундаа яваад байгаа шүү дээ. Нэг тийм юм одоо торнадо шиг юм байгаа. Одоо black hole шиг юм яваад байгаа. Тэгээ гадуураа ингээд 200-300 км зайтай цэргүүд нь ингэж тойрж явж байгаа. Энэ тийм таарлцсан болгонд мэдээ өгж байгаа. Буцаад энэ цэрэгт мэдээ өгнө, энэ цэрэг нийшээгээ мэдээ өгнө. За ингээ эндээс цэрэг авна. Дахиад одоо сэлгээний морь авна. Ном сум авна ч гэдэм үү. Тэгээд эндээс аваад буцаад явж байгаа хооронд энд байлдаж ирснүүд нь буцаж ирэх хэрэгтэй байдаг. Тэр тактик нь тийм. Монгол цэргийн дунд бол ерөнхий цөм явж байгаа. Дунд бол за яг хой зүгээс дайсан болох зэрэг хой зүгээс одоо эргэсэд ихсэлж гисэн. Нэмэлт хүч авъя гэдэг. За ямар ч гэсэн шинэ нэмэлт хүчгээд дахиад 20,000 цэрэг байдар руу явсан. Үүр цайж байлаа. За яг ингээд үүр цайж байсан. Байдар дээр ер нь бол нэг байдар одоо нэг 4 түмэн цэрэг юм уу 40,000 цэрэгтэй цаад бол нэг 60-70 орчим мянга. За 60,000 цэрэг л гээл да. Тийм байгаа. Үүр цайх үеэр маш өргөн фронтоор тарсан байдлаар Асасын цэргүүд авч ирж байгаа. Исмаилитууд биднээсийг хөнөх жаах шиг байна. Биднээсийг тооны цөөхөн гэж бодож байгаа л та. Тийм байхгүй. Бид нар цүү цаглаа шүү. Бүслүүл наадуул да. Ойлголоо байдар эзэнтэй. За яг ингээд дунд нь ороход бүчиж аваад бүсэж ирж байгаа. Бүсэж ирж байхдаа бүгдээрээ харуулж ирж байгаа байхгүй. Бүгдээрээ бамбаагаараа халгалцгаа. За яг ингээд халахж ирсэн. Миний тушаалаар шүү. Бүслээл дайсны цэргийг тогтоож байгаа. Байлаа жадаар ингээд хаацсан байгаа шүү дээ. Жатта бамбаатай цэргүүд хаацсан байгаа.
өөдөөс нь сөрөөд ингээд яхад эхний бамбаатай гинэнд хохирол үзлэхэд дараагийн сэлгээний бамбаатай цэргүүд нь тогтоож байгаа. Нилээн тогтоож жагаад дайсныг зориг оруулж жагаад Байдар хагал гэсэн тушаал өгсөн. Яг ингээд хагал гэсэн тушаал өгөхөд дотроос нь өөрсдөө задалдаг байна. Сөрөөд байлдаад Исмаилитийн нөгөө талд гарчиж байгаа. Одоо ингээд дундаас нь сэт ингээд дотоодоос маш хүчтэй дайрчиж байгаа. Одоо төвөөсөө хүчтэй дайрчлаа гэсэн. Тэр бүслээд ингээд хүчээд хурж ирээд энэчээ зогсооцсон байсан зэрэгүүд чинь дотроос гинт хүчтэй зэрэг гарч ирээж өөрийг нь сэтгэхэрч зэрэг бас гайхт юм байна. За яг ингээд 408 зохист маягаар хагалж гарч ирээд Исмаилитийн зэргийн цаана Монголын зэрэг зогсоод буцаж хомжирч иж байгаа. За яг дундаа ороод өстө буу алаан болсон. За энэ үед өстө хинтэйгээ яаж алалцж байгаа нь бүр мэдэгдэхийн аргагүй. Акт мордон гэж янзгааж үүрсээд л тоос манраад л тэр тэнд нэг бүдгхэн хоёр цэрэг байлдаж байгаа, хоёр цэрэг ноцолдож байгаа, хоёр цэрэг морин дээр өөдөөсөө 2-3 цэргүүд ингэж байгаа. Тэр ер нь бол Монголын энэ Байдар жанжны цэрэг ер нь Монгол жанжин цэрэг ингэж удирж явах Монголын бааtruуд. Яг энэ үед бол өстой эцсээ хүртэл маш сайн урлагтай дайчин байлдсан бол Исмаилитийн цэргүүд бас л их гайхамшигтай байлдажсэн. За ер нь бол аль талаас уухааны орилон аимшигтай чимээ дуулдаж байлаа. Юунаас ч айхгүй ч гэдэм үү. За байлдлаа. Мэдээж хэрэг нөгөөдөл нь бүгдээрээ зэвсгэлсэн жадаар, сэлмээр, сүхээр ч гэдэм үү жичлүүр утга. Одоо өөрийг нь ингээд жадаар ингээд онж байгаа тохиолдолд онуулж байгаа Исмаилит цэрэг жадлуулж байгаа мөртлөө жадалж байгаа хүн рүүгээ хутгах шиднэ. Бас энэ айхтрыг одоо сүрсэн арга хэмжээ маш их авахдах жишээтэй. Тийм болохоор энэ бол үхлийн тултаа. Хамгийн гол нь Исмаилитууд бүгдээрээ зэвсгийнхаа ирэн дээр хорт өргөдөг. Байдар эзэнтэй тогтооход хэцүү боллоо. Шаархдахгүй байхыг хичээ. Шаархдвал үхлээ тулд наад бол чин бүгдээрээ мамп могоо юм уу наж могоо хор зэвсгэндээ түрхсэн байгаа. Шаргацсан цэрэг идэгнэж байхгүй дайны дараа. Хэрвээ шаргацсан л бол 2-3 Исмаил дайчин алаад өөх тушааж байна. Энд бид нар өөх ёстой. За яг ингээд Байдрын удирдлага. За дахиад амар байлдаа болсон. За энэ бол ер нь нэлээд ширүүн тулдаан болж байлаа. Баруун эзэнтэй. Одоо яах вэ? Энэ хүн чинь хингэлээ. Байдар жанжин гэсэн. Их сайн байлт юм байна. Энийг ер нь одоо л дуусгах хэрэгтэй. Тэгвэл нэмэлт хүчин хэрэг гэдэг байна. Бөрөмөс нь дуусах. Даачта. Лэл хуршаа. Хуршаах мандатхай. За ингээд одоо хин баруун хорж ирж шít. Байлтлаа. За ер нь айхтар тулдаан болно. Харуах ингээд эндээс ном сумаар харуулж явах сумаа авах зав байхгүй гэсэн. Харууллаа газар унлаа хариуд нь сэлэм шидэх ч юм уу одоо юу ч юм бамбаага шидэх ч юм уу айхтар юм болно. За энэ бол нэлээд хүчин давтсан айхтар ширүүн тулдаан. Яг энэ үед хадаан очиж яхад 2 цагийн зайтай хурж ирж байлаа. Энд чинь ингээд тал тийшээ тарцгаацсан байхгүй бие биендээ. Исмаилитуудын цэргүүдтэй хаан хүү Байдар 96 цагт 5-6 цаг байлцсан. Энэ бол аимшигтай том тулдаан болсон. Исмаилитууд ингэж гиндүүлж орж иж байлт гэж бодоагүй байсан. За яг ингээд байлдаад эндээс нь бас ирээд за ингээд ер нь бол Монгол цэрэгч цөөрсөн айл тал нь цөөрсөн. Байдар эзэнтэй ингээл яг ингэж байдал шууд өөрийг нь ингээд морийг нь хүчтэй маш хүчтэй дахиж ирээд морийг нь мөргөх чинь дайны морьдоо сургацсан. Эсрэг талын морин одоо эсрэг талын морийг өөрийнх морин гэж цээжээрээ түрдэг мөрөгдөг ч гэдэм үү цавчдаг тонгордог тангардаг өшгөлдөг ч гэдэм үү чи морд бас тэр тодорхой хэмжээний тулааны үүрэг гүйцэтгэн тэр айл талын дайны морд акт морднор хоорондоо бас өшгөлөлцөж тангаргалцах асуудал маш их гарч ирсэн дунд нь бас айл талын бааtruуд өртчих гээд байх тохиолдол маш их гарна. За яг ингээд бөөн байлдаан болоод яг ингээд яг ижил сав галэгдэл сумараад ирчих. Байдарлаа. За би ч ер нь өхөө хөхлөө тулдаг гэж утсан. Сумны ирэн шийдэр хортол байгаа л да. Яг ингээд нилээн байллаа. Хүчин давтагдлаа. Байдар эзэнтэй. Тэсээрээ ах дүүс маань ирж байгаа.
Ах дүүсээ бодоод айлгүй Исмаилитуудыг бүгдийг нь цөмөөр Исмаилитуудыг алчгаад цөмөөр ах дүүсийгээ ирэхэд бүгдээрнгийнх нь хүүрүүдийн хөлдөө овоолцсон байх ёстой. Та нар бити бусдад найдаад авгаач. Наадад найд, өөрсөндөө найд, байлднаад ултаага. За ингээд амар байлтаа болж эхэллээ. За морин одоо ингээд байсны морьтой хүртэл ингэж одоо тий цороогоод яасан өөрөө ч гэсэн морин дээр арай гэж тогтоохж орлож явахдаа эндээс нэг зэрэг тэндээс нэг зэргийн хамгаалалт ч гэдэм үү яг ийм болоод морноосоо яг ингэж байж нэг зэрэг жадаар байрыг цогж байгаа. Жадан цохиулсан байдар газар болсон. Одоо моргиу болцсон. Яад юм билээ гэд ингэ байж л Исмаилитууд бүгдээрээ эднэр догшин шүү хэрэглэх гэж байна гэж хэлсэн байна. За тэнгуут нь монголчууд одоо бүгд шүүгээ бэлдгээд байдар яг ингэж байж итэл одоо морио хайгаад яг ингэж байж итэл Исмаилитууд дар шидэж эхэлсэн. Тодорхой бөөрнки бүгдээр тулдаанд орлоо шидлээ. Бамбаагаар хаалаа, бамбаан дээр нь тесэрж явах жишээтэй. Тесрэлт өгөхөд яг уу тодорхой хэмжээний дөргилөнд нь хоошоо олон ч гэдэм юм. Ингээд одоо тэслэгээ явуулахад хариуд нь өөдөөс нь яасан шүү шидэж эхэлсэн. Би нэргөө. За одоо их сонь тесрэлт бөмбөр хоорондоо байлдаж эхэлсэн гэсэн. Одоо бүх зэвсгээрээ байлдаж байгаа. Эдгээр өөдөөс яг дунгт байдар бамбаагаараа хаагаал бүгдээрээ бие энийг хараал яг ингээд байлдаж исэн. За тэгээд өөдөөдөөсөө дахиж гүйж ирсэн. Одоо явган гүйж ирж байгаа. Одоо моргиу газар унтснууд нь өөдөөдөөсөө явган гүйж ирж хагаад сөрж орж ирээд байлдаад орж байгаа. За тэгээд байлдаан гардан тулаан. За энэ үед бол ер нь тэгээд цохих, өшөглөх одоо тийм ээ маш хурдан дайснаас салах. Энэ дайсандаа ноцлоод эндээс дайсан эрхийг хүлээгч гэдэг юм уу? Энэ дайсандаа дараагийн дайсантайгаа таарах, эндээс ирж байгаа сумаас маш хурдан доошогоо бултаад эндээс тавьчихж байгаа цэргийг бамбаагаараа хаахч гэдэг юм уу? Энд чинь маш хурдан маниавр хэрэгтэй болж байгаа. Энэ бол дэндүү ширүүн толтой болсон. Хорсааны хайр хэсэгт болсон энэ том толтой. Исмаилитуудын одоо гинт дайрсан дайралт. Яг тэгж л одоо Исмаилитууд нэг тийм шаргал ногоо өнгийн утаатай юм цацсан. Яг энэ юм дээр. Яг тэгэхэд байдар ханаагаар ингээд ихэд нүдэн ингээд нэг хэсэг хугацаанд бүрлцээд эхэлж байгаа. Цэргүүд ингээд юм харахгүй. Бүрлцээд эхэлсэн. Яг толдааны үед ингээд зүгээр нэг юм сүүдэр ингээд нүдээ ингээд усан дотор одоо ингээд нүрээ булхачаад харддаг штэ тий. Яг тиймэрхүү байдалтай болж эхэлсэн гэсэн үг. Сайн харж эхлэх болж эхэлсэн гэсэн үг. Яг тэгээд ингэж тисэрэ гэд яг ингээд нүдээ ингээд явж байгаа цэргүүдийн хажуугаар Исмаилитууд одоо нүрээ бооцсон цэргүүд чинь цавчих, жадлах, хажуугаар өнгөрөх тийм юм болно. Зарим нь ингээд цэргүүд Исмаилитийн цэрэг бай, Монголын цэрэгч бай бас шатчил байсан. Яг ингээд хальтмал тарахад тэнд нэг орилоо гэл шатж байгаа цэргүүд байсан. Гэхдээ их сонин шатж байгаа мөртлөө бас өөдөөдөөсөө гүйж байлдаж байлаа. Одоо айгаад сандраад орилохгүй байх нь шүү дээ. Нэг л үхэн. Гэхдээ ямар ч лсэн байлдаад үхэн. Тийм болохоор зэрэг хоёр цэрэг өөдөөдөөсөө бие бинтийгээ тулалдаад нэг нөгөөтхийг сэлмээр дүрж байхад нөгөөх нь тэврээд авчиж явах жишээтэй. Ингээд газар унаад өмхрөөд одоо тэвэрж авчаад хөлөөрөө humаад авчихыг ботход хамтдаа шатж байгаа бололтой ч гэдэм юм. Энд чинь бас нэг амар юм болж байгаа шүү дээ. Шатж байгаа цэргүүд айсандаа ийшээ тийшээ сандар цутаагаагүй. Шатж байгаа цэргүүд бүр шийдвэр гаргаж ирсэн. Яг тэр үед байдар нэгэнт одоо нэг ийм хэсэг хугацаанд хараагүй болсон юм чинь гээд нүдээ бүр мөсөн тасаансан. Яг тасанж ягаад ойрхон байгаа цэргүүдийг ингээд чимээг сонсч эхэлсэн. Одоо мэдрэмжээрээ байлт. За байдар шиг ингэж мэдрэмжээрээ бүр бишрмээр байлтна гэж байхгүй. Зүгээр нүдээ анжаагаал бүр нүдээ харж байгаа хүнээс илүү мэдрэмжээрээ дунд нь эргэлдэж амар байлдаж байгаа байхгүй. Байдар эзэнтэй бид нар тэсэх ёстой. Ах дүүс маань ирж байгаа тэсээрээ байлдаач бүгдээрээ байлт гэд ингээд байдар өөрөө ингээд сэлмээ бариад бамбаага ороод яг ингээд байлдаж ирсэн. Байдар эзэнтэй ингээд хажуугаар яг ингээд өнгөрөөд харвах сэлмээр цохих тийм ээ сэлмээр цавчих эсвэл одоо энэ тентээс нь одоо жад дүрээд ингээд явчих ч гэдэм үү хажуугаар өнгөрч байгаа мортнууд дайсны мортнууд ч гэдэм үү за яг ингээд нүдээ ингээд бохлаад яг ингээд овоо харж эхэлсэн. Тэр тэндээс цэргүүд ирж байгаа. Өөрсдийнх нь болтой.
Чи ямар ч үед над дээр ирнэ гэж би итгэж ирсэн. Чи ирж байгаа тохиолдолд би одоо алцахгүй. Бид энэс хадааны зэргүүд одоо гараад ирж байгаа. Байлдааны дараа. Яг одоо яг байлж явах үед эхэлж хадааны зэргүүд гарч ирж байгаа. Байдраа! Зэргүүдээ урагшаа! Уугаа! Хадааны зэргүүд орж ирлээ. Байлдлаа. Зориг орлоо, эргэж харлаа, байлдлаа. Хажуугаар өнгөрлөө. Нилээ хидэд урдаасаа хидэд бараг 5-6 сумд онуулсан бол та. За яг энэ үед Байдар сумаа ингээд хугалж байгаа. Нуруунд нь хитэн зогцсон бас мэддэггүй. Хөх Монголын төлөө хураа! Байлдлаа. Тал талаас нь 5 6 7 Исмаилид байрлаа, байлдлаа. Өөрөө хааж хамгаалаад 3 4-ийг аллаа. Жадлууллаа. Тэгээд нөгөөдөл нь яваад жадалчаал 3 зэрэг өөр 3 талаас нь жадалчаал яв. Дараагийн өмнөдөө байлтах гээд. Жадлуулсан Байдар өвдөглөөд арай гэж өвдөг дээрээ тогтсон. Тэгээд яг ингээд одоо өрөлтөө ингээд хараад дараагийн Исмаилидыг хүлээгээд. За тэндээс мөртөө 2 зэрэг ирж байгаа л та. Жад шидлээ. Жаднаас болтлаа. Дараагийн зэрэг сэлмдлээ сэлмийн бамбаагаараа хаалаа. Энэ цэргийг хаахад энэ цэрэг зүүн авирга руу сэлмээр зогчоод яваад гэж шахаж шээ. За тал талаасаа гээд яг ингээл оноол. За Байдар ингээд зогсож яагаад төрүүлгээ хараад унсан байна. Исмаилидийн энэ амар ширүүн довтлогонд Байдар хаан хөө амар өгцсөн. Нэг сонирхолтой асуулт байна. Одоо энийг бас яг үзчихэд их гайхаж байгаа. Энэ их сурвалжны нэг хаана байгаа юм бол? Энэ Персийн судлаач нар л маш сайн мэдсэн. Аха. Нэг юм байдгийн. Яг хажууд нь ийм байгаад байна, ийм байна тий. Одоо би бүр нэлээд шөмжлөөсөн шүү дээ. Зохиож яриад чиний наад нэг зохиол хинт хэрэгтэй юм. Чиний наад фантаз хинт хэрэгтэй юм. Үлгэр бацаануудад үлгэр ярьж байгаа юм шиг ингэж бацаан байхад ингэж кино ярьдаг байсан хүүхдүүд байсан те мэ гэд. Эн чинь ийм юм. Одоо жишээ бүр ганцхан жишээ авъя. Солонгосын судлаач Хөлгөн хаан хүүтэй ингээд байлдааны юг бэлд одоо бичиж байгаа юм. Гэтэл маш их цэргээр дайрахад өөрийн цэргээ эцсэх хүртэл тулалдсан одоо баатар бол хурц байсан гэж байгаа байхгүй. Хучаа хуруудаа хэмээх доороо 2 дүүтэй бөгөөд гэж байгаа. Хөлгөний ууган хүү хурцаа гэж бичсэн байгаа. Хурцаа гэж бичсэн. Хурцах хаан хүү. За энэ тулалдаанд өөрөө сүулдэ ганц дайчин ганцдахгүй хэмээн эрд зоргоо шавхаж гэж бичиж байгаа юм. Ганцаараа үлдчихэл гэж одоо ойлгох хэрэгтэй болно шүү дээ. Эрд зоргоо ганц дайчин ганцдахгүй хэмээн эрд зоргоо шавхан 5 арвтын цэргийг нэг амьсгаагаар хороосны дараа гэж байгаа. 5 арвтын цэрэг гэдэг чинь 50 цэрэг нэг амьсгаагаар асны дараа тал талаасаа харуулж босоогоор хүчээ гэж бичиж авах жишээ дээ. За тэгэхээр энэ хүн яаж байлцсан байх вэ гэж байгаа байхгүй. Эцсээ хүртэл байлдан гэдэг чинь цэрэггүй болтлоо байлцсан гэсэн үг. Цэрэггүй болтлоо байлтчаад ганц дайчин ганцдахгүй хэмээн гэдэг чинь зориг орон гэдэг чинь өөрийгөө зоригжуулна гэдэг чинь ганцаархнаа үлдчихэд яана л гэж бодоод таамаг тавина шүү дээ. Энийг таамаг тавина. За тэгээд 5 арвтын цэргийг устган гэдэг чинь 50 цэргийг л гасан болж таарж байна. Яаж алсан нь бас тэрний чинь бодох ёстой байхгүй. Нэг нэгээр нас юм уу? Тал талаасаа дайруулж яхад ганцаархнаа алсан юм уу? Энэ бүхний эрд зоригийг нь илжигдээ бүр гайхаад тал талаас нь харвчээ гэж бичсэн байгаа. Илжигдээ урдаас нь харваад, хойноос нь харваад, баруун талаас нь харваад, зүүн талаас нь харваад яваагүй. Зүгээр цэргүүдтэй харуулцах одоо тал талаас нь харвах даалгавар өгсөн. Яг тэгж таамаглал түүх гэдэг чинь өөрөө таамаг тавина шүү дээ. Таамаглал дэвшүүлдэг түүх гэдэг чинь. Таамаглал дэвшүүлснийхаа дараа үйл явдал яаж өрнсөн байх уу гэдэг тал дээр маш их дүгнэлт гаргадаг байхгүй. Оролт гаралт ихтэй айгүй хэцүү шинжлэх ба. Тэгэхээр гинтийн Исмаилитийн энэ тулалдаанд Байдар зөрүүдлээгүй. Тэр чинь хаан хүү хойд хязгаараа бас хамгаалж явах ёстой жанжин байхгүй. Тийм болохоор үүргийнхаа дагуу Исмаилидууд байна уу? Хинч дайрна уу? Байлтна. Гэхдээ моргүй
газар ингээд бууж те байлдж хагаад морноосоо унан газар ингээд одоо зогсож байгаа ч гэсэн эргэн тойрноо харах боломжгүй байгаа ч гэсэн эцсээ хүртэл өөрийгөө шавхан одоо бүх дайны эрдмээ гарган байлдж байлаа гэж бичиж байгаа. Тэгэхээр энийг бол Персийн төгчд бол айгүй сайн гаргаж ирж байгаа. За тэгэхээр яг иймэрхүү байрын тулалдаан болсон байх мөн магадлал 90% гэж үзтээ. Хаадын яриа хаана байгаа юм бэ? Энэ харилцан яриа нь хаана байдгийм бэ? Зохиогод нэрээ ярьчих юмаа гэж яриад байна. Иймэрхүү хаадын хоорондын яриа явагдсан байх магадлал 90% юм уу? За боли 70-80% болсны үндсэн дээр дараагийн үйл ажиллагаа өрнсөн гэж үзэж байгаа юм. Ингиж түүхийг ингэж нарийн судлана. Тэрнээс ш би нэг хэлсэн шүү дээ. Зүгээр ингээд одоо уншиж чаднаа. Уншиж амархан. Өлзий Баатаргаа шиг уншичи. Сайхан ингээд ярьчи. Гээгцэн түүхийн ёо отхон байргаа шиг гой тайлбарлаад гой ингээд тэгсэн ингээд таамаглал дэвшүүлээ. Ингэж ярьж болно. Баабаргаа шиг бас нийтлэл тавиаж нийтлэлээр бас гаргая гэж бодож байна. Тэгэхэд тэнцээ байлдав. Тэр хотыг эзлэв. Тэрний дараа амарч байгаа тийшээ дайрав. Тим тушаал өгөө. Тэрнийг эзлэв. Энийг эзлэв гэл эн чин бүтээл дээрээ тэгж байгаа юм. Одоо тэр номон дээр түүхийн сурах одоо бичиг буюу эсвэл тэр түүхийн судалгааны ном дээр ингэж бичигдсэн байгаа. Хамгийн гол нь entertainment болгон ойлгуулахын тулд би хэлсэн шүү дээ. Entertainment байдлаар тайлбарлаж байгаа. Тэгээ тухайн үйл явдал нь одоо яг ийм байх хэвээр. Үйл явдал нь яг ийм байгаа учраас гэж ингэж ярих хэвээр байдаг юм аа. Гэхдээ түүхийг худлаа ярьж болохгүй. Түүхийг зохиож болохгүй. Түүхэн үнэн байх хэвээр. Ямар ч гэсэн он цагийн алдаа гаргаж болохгүй. Зохиоцсон түүх зөндөө байдаг. Зохиомл түүхэнд итгэцэн хүмүүс бас зөндөө байдаг. Энэ буруу ярьж ин гэж байгаа усуудч байдаг. Тэгэхээр одоо миний асуугаад байгаа зүйл бол саяны үйл явдлыг авшруулж уншиг гэвэл хаанаас унших вэ гэдэг байхгүй. Энэ Персийн түүхчид аягүй сайн бичсэн байгаа. Энэ Ил хаан тусын түүхийн судалгаа гэж одоо Персүүд гаргасан. За Рашид ад-Дин дээр бол цухас дурдаад өнгөрсөн байдгийн. Ата Малик Жувани дээр бас энэ талаар дурдсан байгаа. Мөн өшөө олон энэ хоёрхан түүхчтэй мөн энэ Перс чинь хоёрхан түүхч байд юм уу Персэд? Үгүй шүү дээ. Өшөө олон энэ түүхийг судалж байгаа дараагийн Персийн түүхч нар байгаа. Тэднүүсийн бас нэг хамтгсан бүтээл дээр Исмаилиттай ингэж гинтийн тулалдаанд Байдар хаан хүү ингэж эцээ хүртэл байлдсан. Тал талаас одоо өөрийнхөө байгаа өөртөө оногдсон цэргээрээ бусдыгаа хүлээлгүй Исмаилитыг тогтоосон гэж яриад байгаа байхгүй. Тэгж бичиж байна. За яг ингэж бичгэд эцээ хүртэл нүд нь үл харах болсон ч гэж бичиж байгаа юм. Нүд нь юм үзгээ болсон ч. За мөн морноосоо унсан ч гэсэн тэр өөртөө итгэн эцээ хүртэл Исмаилитуудаа тулдан төрүүлгээ харан айчжээ гэж байгаа байхгүй. За үүний дараа Хадаан хурж ирээд гэж хэлж байгаа. Тэгэхээр Хадаан хоцорсон болж таарад байна. Тэгэхэр чин зэрэг яг иймэрхүү маягийн тулалдаан болсон байх магадлал 70% гэж үзэж байгаа. Дараагийн нэг таамаглал байгаа. Байдар Жанжин 3 янзын таамаглалтай. Байдар Жанжин Европыг байлдан дагуулж явах үед, Европын дайн байлдааны үед Байдар Жанжин амир сэтсэн гэж түүхчид бичсэн. Энэ Гумилев энэ дээр энийг бас цухас дурдсан бол Пошин судлаачийн бичсэн тэр Номсомчин ард түмний түүх гэдэг дээр бас гарна. За тэгэхээр яаж юм? Унгар Пошууд бас Монголын түүхийг бичсэн. Эдний түүхчид яг л бидэрт эзлэгдэжсэн болохоор Болгарын түүхчид ч бас энийг бол гаргаж байгаа. Тэгэхээр Байдар Жанжин хаан хүү Байдар цагаадагийн ууган хүү штэ. Байдар Европыг эзлэх тулдаанд эцэг хүртэл зоригтой байлцсаар ам үргэцэн нь Ахмад хүүдийн Алтан ургийнхны дунд нэгэн гарц байжээ гэж бичигдсэн байна. Хоёр дахь таамаг. Зарим түүхчид Байдар Жанжин мөнх хааны зарилгаар цаазлагдлаа гэсэн байдаг. Нэг цагаадаа өгөөдөгийнхний дунд цусан цэвэрлэгээ хийхэд Байдар Жанжин цаазлагдсан. Байдар хаангу цаазлагдлаа гэсэн байдаг. Гурав дахь Байдар баруун зүг Исмаилитуудтай байлдаж яваад эцсээ хүртлээ тэмцэлтэн амьсджээ гэж бичсэн байгаа. За сонсогчдоо үзэгчдээ яг энэ гурван таамагийг
түүхчид тавьсан, гадаад дотоодын түүхчид тавьсан юм аа. Алинд нь итгэх нь таны сонголтоо. Би юу гэж боддог вэ гэвэл Байдар бол Монголынхаа төлөө, Монголын эзэнт гүрнийг тэлхийн төлөө, Монголын эзэр нутгийн газар нутгийг томсгохын төлөө Монголын дайснуудтай эцсээ хүртэл тэмцэлдэж байгаад л амир эсдсэн хаан хүү юм аа л гэж би бол дүгнэж байгаа. Гэтэ энэ бол миний дүгнэлт. Бас өөрөөр дүгнэж болно. Ямар ч лсэн дотооддоо бол өөрсдийнхэндээ алуулаагүй байна. Монголынхаа төлөө байлдаж байгаад л амир эсдсэн жанжин байна. Түүхэнд хаан хүү Байдар судалгаа их баг байдаг. Маш баг байдаг. Хаан хүү Байдар. Ер нь бараг нэг нүүр хөрхүү үгүй юу судалгаа гардаг. Тэгэхээр бусад улсын түүхчид бидний түүхийг маш сайн бичсэн учраас тэдний гаргасан таамаглал дээр, тэднүүсийн дэвшүүлсэн санаан дээр ингэж тулгуурлан гаргана. Ямар ч л байсан хаан хүү Байдар бол Монголын төлөө эцсээ хүртэл байлдаж байгаад амир эсдсэн хаан хүү мундаг жанжин байсан. Энэ хүн бол Монголын хамгийн хүчирхэг дайснуудтай тулалдж байгаад амир эсдэжээ гэхэд Байдар сүм ус руу яваагүй байхгүй. Сүм усын жанжтын тоонд Байдрын нэр байхгүй. Алс өрөнддөх дайныг Батхан тэнгэр тайсны дараа зогсооцсон. Тэгвэл хэрвээ Батхан тийшээ явсан бол Байдрыг тийшээ томилох байсан магадлал өндөр. Гэхдээ сонин тэр жанжтын дунд Батхан зөвхөн Русаас цэрэг татсан байгаа. Өөрийнхөө мэдлийн Рус түрк усааны хүмүүсээс цэрэг татчих чадах юм. Тэгэхээр тийшээ яваагүй болж таарч байна. Хүлээгүй бол Байдрын амийг бол өршөөсөн. Энэ над хэрэгтэй аха. Байдар чинь сайн байлддаг, мундаг штэ гэж яагаад. Хатын хуйлдаанд нэх оролцоогүй штэ. Би энэ хүнийг өөртөө даатгачихъя гэж бодоод авсан. Тэгэхээр хүлээгүүтэй хамт явсан байх магадлал өндөр. Хүлээгүүрөө баруун зүг рүү дайрсан дайнд Байдар гэдэг нэр ордог байхгүй. Байдар жанжтын нэр орж ирсэн. Баруун зүгт олон жанжин явж байгаа. Тэгвэл Монголын хамгийн хүчирхэг дайснуудтай тулалдан гэж хэлж байгаа. Мамлюкийн тулдаанд Байдрын нэр гараагүй. Тэгэхээр хамгийн хүчтэй дайсан хэн болж таарч байна? Багдад уу? Эсвэл Дамаскын султааны зэргүүд үү? Эсвэл Исмаилитууд уу? Хамгийн хүчтэй дайсантай Монголын эсрэг тэмцэж байсан хамгийн хүчтэй дайсантай байлдаж байгаад амирсдчээ гэдэг чинь Исмаилит дээр байлдаж байгаад амирсдсан байна гэсэн тийм таамаглалыг тавьдаг юм аа. Зөв. За ойлголоо. За ямар ч байсан бидэрт Монголын түүх ингэж гайхалтай ярьж гисэн танд маш их баярлалаа. Тэгээ эрхэм үзэгчид бас бидний үйл хэрэгэд дэж лайк, subscribe дарахаа битээ мартаарай. За мөн эрхэм үзэгч та бүхэн бас өөрсдийнхөө үзлээ, бас өөрсдийнхөө бодлоо уншиж тойрвсан бас одоо тий баримтаас коммент дээр бас биднэрт үлдээгээрэй. За ингээд энэ удаагийн дугаарыг энэ хүрээд одоо өндөрлөе. Дараагийн дугаараар эргүү уулзлаа. Баяртай.